Хай манайхаа. Хавьд бичлэг хийгээгүй юм шүү дээ. Тэгээд яг яасан бэ гэхээр нэлийн том юм тохиолдсон. Миний амьдралд нэлийн өөрчлөлт үзүүлэх үүс бүр маш том үйл явдал тохиолсон. Тэгээд одоо л тэрнээсээ ангижирч чадахгүй байгаа, шүн болгон зүудэлж байгаа. Ер нь намайг аюу зовоож байгаа. Намайг зовоож байгаа гэхээс илүү би өөрийгөө бодож одоо тэр зүйлийн талаар бодож шаналж өөрийгөө их зовоож байгаа. Нэг тийм үйл явдал болж өрнөсөн. Тэгээд бусдаар бол дэжвээ ажиллаа хийж байгаа. Нүүсэн гэр орноо тогтчуулаад тэгээ нараа яа эстерик наасан дээ. Энэ миний аяг тэгээ чаавар cinnamon би энэгээр найз залуудаа цай хийж өгсөн байхгүй юу? Үнэхээр новшин амттай болсон. Яа би бүр за энэ зүгээр юм баг сувенир болоод үлдэх шиг боллоо гэж. Тэгээд амтлагч нууд ер нь бол ингээд гэр орноо тогтчуулаад баахан сакс худалдаж аваад одоо энэ сакснууд нь ихнээс юм байна за. Энэ сакснуудаа юм маа хийгээд ингээд үеийн мэдрэмж сток гоё юм а тий. Сток гоё. Үнэхээр гоё юм. Тэгээд санаа Кокод нэг ийм тоглоом авсан. Энэ Кокогийн амьдралдаа тоглож байсан хамгийн царайлаг тоглоом за. Угаасаа хараас нэг баян айлын хүүхдийн тоглодог. Баян айлын морын тоглодог тоглоом гэж. Угаасаа ер нь бол баян айлуудын тэр хавьяас авсан юм аа гэж юу гэсэн ч юм те. Тэгээд энэ хараа. Ваа. Кокод гэсэн чинь бүр амар за. Коко бүр өнөр хизээч яг ийм тоглоомнуудаараа бүр үнэхээр бүр ингээд чиз тэглээсээ хөөж тоглолдог байгаа юм аахгүй. Яг энэ тоглоомор бүр амар тоглож байгаа. Тэгээ би бодохдоо илүү амтэн шиг харагч байгаа болохоор байх гэж бодсон. Тэгээ бас нэг хөрх юм энэ ингэдэм байлээ. Тэгээд бараг төлхөрний авсар аастай бүр амар хөрхөн. Одоо жишээ нь миний төлхөрний авсар Кокогийн холдооч. Тэгээд энэ бүр амар дуртай байгаа. Хатаач Коко. Чи хүн амтны өмнөөс бити бүхсэн харуулжээ. Айгүй боловсруулгүй. Хөдөлөг. Айгүй хүмүүжлэхгүй. Яандаа чи нэрээстэй. Айгүй. Миний төлхөр асар. Энэ болохоор Кокогийн тоглоом аль нь хөргөн байна уу? Бид баг хослоод байгаа юм шүү тий. Энэ хон ямар яа байгаа юм бэ? Тэ Коко. За. Би энийг ингээ хажуудаа ингээ тавьчингууд Коко нөгөө аюу хөргөө өөрөө тоглоод миний төлөө чадахгүй байгаа тэр аюу хөл гиснээс ёо энэ хараа таад тэгээд хөхөрснийг би харуулъя. Би гарцаар гарч агаад бүдэрч унаад энийг би Instagram дээр амар олон бичлэг хийж оруулсан болохоор айгүй нуршааг яах вэ? Ер нь бол ингээд өргөн өмдөндөө бүдэрч унаад тэгээд яг нэг тиймэрхүү юм болсон тэрүүний талаар би зөндөө ярьсан зөндөө ярьсан. Тэгээд амар болсон маас би бүр ингээд тэгэж унснаасаа хойш одоо өчтөр унсан гэсэн үг шүү дээ. Өчтөр унснаасаа хойш би ерөөсөө ингээд зүгээр алхаж чадахгүй байгаа. Өмсөнгүүд ингээд шалбарсан хэсэгт нь өргөдөж өгдөөд тэгээд алхахаар энэ хөхөрсөн өгдөөд энэ баг хугарсан байхаа гэж амар өвдөж байгаа. Тэгээд энэ жилийн бартд маань яг тэгж бүдэрч унснаар гарсан баха. Би бүр яг ингэж унсан за. Бүр амар тэнэгс. Тэгээ өөр миний эргэн тойронд болж өрнөж байгаа үйл явдлууд миний сонин сайхан гэх юм бол сүүлийн үед би аимшиг кино айгүй үзэж байгаа. Тэгээ өнөөдөр би Weapons үзлээ. Бүр ямар тэнийг инээддэг кино байдаг. Ямар тэнийг юм бэ? Ер нь заримдаа аимшиг кино үзэхээр инээдэх болдгоо юм билээ. Тэгээд би 15-6 настай байхдаа аимшиг юм нэлийн дуртай хүүхдтэйсэн байхгүй юу? Тэгээд тухайн үедээ ер нь айдас ба аимшиг гэдэг пэйжийг баг мэдгүй манай үед баг байхгүй дээ. Янз бүрийн түүх мөх оруулдаг. Тэгээд тэрийг аягүй унших дуртай. Тэгээд нэг янз бүрийн төрлийн айдас болон аимшигын талаар зомбины талаарч тэр пэйж дээр байж байгаа, сүнсний талаарч байж байгаа. Гэтэ ихэнхдээ цуврал алуучны талаар аягүй бичсэн байдаг. Тэгээд одоо ингээд crime podcast сонсдог хүмүүс энийг тийм буруутгаад байгаа юм байхгүй яа тэгвэл угаасаа нэг юм төрлийн сониуч юм хүнд байд юм шүү. Энийг ингүүл яах вэ энэ тэр гэсэн. Тэгээд яг тийм сониуч байхдаа би
Альцтай аимшиг гэдэг пэйжэнд аягүй дуртайс ахгүй юу. Тэгээд оюутан болсноос хойш үнэхээр хайгаад бүр одоо болтол би 25 та хэрнээ гэртээ ганцаараа байхдаа унтаж чаддаггүй ч юм уу тийм сүнснээс ч юм уу өөр янз бүрийн тэр багтаа үзчихсэн аимшиг юмнуудад яж хат төсөөлөн бодох чадвар үнэхээр сайтай болохоор ингээд төсөөлөө наачин за бүр гачаа сонин юмнууд төсөөлөл тэрнээсээ хайгаал ер нь бол өөрийнхөө төсөөллөөс айсаар агаад за би ийм аимшиг юмнаас хол байх ёстойгүй юм байна гэсэн ойлголтод бол хүрсэн байхгүй юу. Тэгээд сүүлийн үед угаасаа яалчгүй аимшиг юм үзээд л байгаа л та. Тэгээд тэр нь зөв ч юм уу буруу ч юм уу мэдэхгүй байна. Хамгийн гол нь аимшиг юм үзсэнтэй холбоотой надад гарсан өөрчлөлт нь аягүй сонио өөрчлөлтөөсөн. Тэр нь юу байсан бэ гэхээр би миний бүтээлч байдал эргээд гэх юм уу жоох ингээ унаадсан хгүй юу. Би илүү бүтээлч болж байгаа юм шиг тэгээ бүтээлч зүйлс рүү эргээд энэ үнэхээр татагдаж эхэлж байгаа юм шиг тийм мэдрэмжүүд төрчихсөн хгүй юу. Ялангуяа одоо Weapons-ийн зохиол тэгээ энэний өмнө үзсэн нөө Smile-ийн зохиол Smile биш Talk to Me гэх аимшиг кино үзсахгүй. Talk to Me-ийн зохиол надад үнэхээр сонирхолтой санагдсан хгүй. Тэгээ надаа тэр зохиолын үнэхээр бүтээлч байдал нь бүр цоошин тэр санаа нь бүр айгүй таалагдсан байхгүй. Тэгээ би аимшиг кино чи ямар гайхамшигт нэг юм яг нэг тийм сэтгэлтэй маягийн төрөл жанр наадаг. Заачлаа. Тэнэ. Заачлаа би сая ярандуудыг уцаарай. За тэр ч жоо. Юун дээр зогслоо. Ямар ч нэг аимшиг кино ямар гоё бүтээлч юм бэ гэсэн яг тиймэрхүү мэдрэмж надад төрүүлсэн гэдэг дээр зогссон байх гэж бодож байна. Тэгээд аимшиг кино үзээд надад төрсэн мэдрэмж нь яг тэрээс ахгүй. Ямар бүтээлч юм бэ? Тэгээд тэрнээсээ болоод би аимшиг кино үргэлжлүүлэн үзэхээр шийдсэн. Тэгээд амар айгаад байгаа гэж үнэхээр айж байгаа. Манай roommate жоохон оройд ч мөрөдөх үед ингээд санаа зовоод roommate-тэй биш өөртөө санаа зовоод айгаад тэгээд яаж яхад нөгөө айдас гэдэг юм чинь яг зөвхөн сүнс чөтгөр гэлтгүү ингээд хурууга зүсэх ч юм уу тий хөл гараа хуулах ч юм уу нүд гэмтэх ч юм тийм гэмтэл нэмтэл бас өвгөлтэй холбоотой айдсуудыг бас ингээд байдаг байсан юм биш гэдэг би эргээ санаж эхэлж байгаа хгүй. Тэнгүүд ингээд хүнснээс айдас дээрээ нэмээд би гудамжинд алхаж байхдаа машинаас, ундаг дуунаас, скутернээс гудамжинд зүгээр алхаж байгаа хүмүүнээс айдаг болж ийн, галт тэрэгнээс айж ийн. Тэгээд өөр юунаас ч юмдээ зөндөө юмнаас айгаад байгаа. Тэгээ бүр ингээ ногоон гэрлэр л гардаг болсон. Бүдэрч унснаасаа хүртлээсэн. Хэцүү байна. Гэхдээ би бүтээлч баймаар байгаа учраас хэцүү байгааг нь үлд хамсарлан гоё зохиолтой гэгддэг аимшиг кинонуудыг ер нь бол үзэж байгаа. Тэр Talk to Me бол үнэхээр гоё зохиолтой байсан. Үнэхээр надад таалагдсан. Хамгийн сүүлд өөрөө гэрэл дагаж яваад гэсэн чинь өөрөө яг тэндээ яваад орсон байгаа. Яг тэр plot twist ч юм уу тий. Яг тэр сэтэл бүр надад үнэхээр таалагдсан. Тэгээд би ваа гэж за миний эрүү ингээ онжаал. Тэгээд нэг тиймэрхүү. Ингээд гатаа гудамжинд зурж байгаа хүмүүсээс айж байгаа шалтгаан сүүлийн үед үзэж байгаа аимшиг кинонууд дээр ихэнхдээ ингээд ямар нэг юмд ховстуулаад эргэн тойрныхоо хүмүүсийг алаад ч юм уу өөрийгөө гэмтэж байгаа тийм дүр зургууд аягүй харагдаад байгаа байхгүй. Тэнгүүд би ингээд зүгээр явж байсан чинь ингээд нэг гадна энэ тэндээс нэг мэдрэл модаа юм хурж ирсэн намайг цохоо алж үл яана гэж аягүй бодож тэгэх юм бол юм байрны зээл яана. За тэр чаа. Нэг тиймэрхүү санаа зайхантай. Миний амьдрал байдгаараа юм шиг хэрнээ дотроосоо ч тэр гаднаасаа ч тэр маш олон зүйл өөрчлөгдсөн. Тэгээд би энэ сайхан 25-наас хүрсэн юм байна. 8 сарын 1-нд. Тэгээд худлаа ч юм уу үнэн ч юм уу би тэрийг яг ингээд гүнзгийрүүлж уншиж үзээгөө. 25-наас хүрэнгүүд хүний фронтал лоб бүрэн хэмжээнд хөгжиж дуусаад нэг шийдвэр гаргах төвшин нэмэгддэг гэдгсэн тэрнд итгэснээс болоод би 25-наас хүрсэн өдрөөсөө хойш өөрийгөө юм том болсон юм шиг насанд миний надаас гарч байгаа шийдвэрүүд бол насанд хүрсэн хүний шийдвэр шүү гэсэн тийм бодолтойгоор өөрийнхөө тэнэгч бай шийдвэрүүдийг аягүй зөвтгөж амьдарч байгаа гэсэн. Тэгээд
Энэтэй холбоотойгоор гарсан бас нэг өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр би 2025 онд буюу энэ наснда өөрийнхөө дургуй зан чанаруудыг ингээд үлдэн хөөе, үдэж явуулъя гэсэн тийм зорилго тавьсан. Жишээ нь би хүний өдөөс confront хийж чаддаггүй, хүний өдөөс өөрийгөө ингээд хамгаалаад үлдэж чаддаггүй, people pleaser, айлтан дагагч тийм зангаа үнэхээр засъя гэж бодсон. Энэ зангаа орхиж юм бол миний өмнө маш олон үүд хаалга нээлттэй байх боломжтой. Яагаад гэвэл ядчил би аль нэг байгууллагын хүний нөөц дээр очиод өөрийнхөө хүсэж байгаа шаардлагаа бүрэн тавих боломжтой гэсэн үг шүү дээ. Яг тэр газрын ингээ шаардлагыг зүгээр л хүлцээд за тгий ингээд өнгөрөх биш. Ингээ гөлбөлцөөд өнгөрөх биш. Нэг муухай зам маань тэрээс хоёр дахь муухай зам маань нөгөө ядуугийн сэтгэлгээ гэдэг юмнасаа жоохон салж ингэж хэлсэн. Миний тарат дээр хүртэл айгүй их гарч ирээд байгаа айгүй хэцүү. Юу тэрний юу вэ гэхээр энэ бодол зөв эсвэл буруу эсэхийг мэдгүй. Гэтэ би бүр багасаа л баян хүн бол муу хүн, ядуу хүн бол сайн хүн гэсэн яг тийм үтгэл үнэмшилтэйгээр амьдраад ирсэн байгаа байхгүй юу? Бүр кинон дээрч тэгж айгүй их харуулдаг, ном зохиол дээрч тэгж их харуулдаг. Гэтэ тэр кино болон ном зохиолууд нь капитализмыг илүү хүнжилдэг байсан болохоос биш. Яг ингээ баян хүмүүс, муу хүмүүс гэсэн яг тийм бодлыг түүх ёсгүй байсан юм шиг надад санагдчихээн. За тэр чинь яг уу. Тэгээ багасаа би баян хүн бол муу хүн, ядуу хүн бол сайн хүн гэсэн тийм үтгэл үнэмшилтэйгээр өссөн. Тэгээд одоо миний ингээ амьдралд цаашдаа ингээл яваалах тусам маш олон төрлийн хүмүүс миний амьдралд гарч ирж байгаа штеп. Мөнгөтэй хүмүүс гарч ирж байна, мөнгөгүй хүмүүс гарч ирж байна. Тэгээд эндээс би хараад юу гэж бодсон бэ гэхээр баян байлаа гэд хүн муу байна гэсэн үг биш юм байна. Маш сайн. Тэгээд мөнгөтэй хүмүүс зөндөө байд юм байна. Тэгээд ядуу мөртлөө сайн хүмүүс гэж бас байдаг юм байна. Тэр хүмүүс сайн хүн болохоор ингээд аливаа боломжуудаа алдаад ингээ муу зүйл хийхгүйгээр ядуу амьдраад байгаа гэсэн үг биш юм байна гэсэн яг тийм юмыг сүүлийн үед айгүй их бодож эхэлж байгаа. Энэ уул нь айгүй энгийн ойлголттой. Гэтэ яг ингээ ясмахандаа тултал ингээ шингээж бодно гэдэг чинь арай өөр эдэн штэ. Бүр ингээ нэрэл гэж бодох яг тэр мэдрэмж угаасаа ядуу хүн донд сайн хүн ч байгаа, муу хүн ч байгаа, баян хүмүүс донд сайн хүн ч байгаа, ядуу хүн ч биш муу хүн ч байгаа гэсэн нэг тийм юм бодол эдэн штэ. Тийм биш. Үнэхээр ясмахандаа тултал. Одоо чинь бидний яг тийм бодол ингээ хүрдэг байсан зохиол мохиолууд ингээ байгаа штэ. Жишээ нь нэг баян залуу хүүхдээ нэг ядуу айлд амьдруулад хэрэгсэн зовдгийг харуулах гээд явуулсан чинь нөөх нь бид аава ямар ядуу юм бэ? Тэднийг ингээд тэнгэрийн хот мод харж ийнэ нэ тэрэ. Тэд ингээд цэлгэрд сайхан талбай дээр амьдарч ийн. Бидэнд мөнгнөөс өөр юу ч яахгүй ядуу юм байна. Яг тиймэрхүү түүхүүд маш их сонсож өссөн учраас ядуу байх нь сайн, баян байх нь муу гэсэн тийм ойлголттой өссөн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би үнэхээр хүсэж байгаа юмаа хэмээрэн, өөрийнхөө хүссэн зүйлийг хэмээрэн, тэрэнд минь надад үнэхээр яг хамгийн хэрэгтэй байгаа юм мөнгө байна. Мөнгө л байгаа даа. Бүр мөнгө хэрэгтэй байна, зориг хэрэгтэй байна. Зоригийг би энэ зоригийн миний 3 дахь шүү. За мөнгө үнэхээр хэрэгтэй байгаа учраас би яг мөнгө олд юм уу гэсэн бодолтой ер нь болж эхэлсэн гэж. Тэгээд би баян болмоор байна, мөнгөтэй болмоор байна. Баян хүмүүс муу гэсэн ойлголтоос салмаар байна. Тэгээд би баян хэрнээ сайн хүн болмоор байна. Тэгээд үнцнийг бүтээдэг хэнийг юм баймаар байна. Яг тийм юм би ядаж энэ жил тэр зан чанарынхаас хуурайг тавиад яг тэр бүр ингээ багасаа би болсон ойлголтоо эвдмээр байна. Даанч заяо. Даанч бүр ингээ эргэн тойронд болж байгаа сошиал дээр сэвэгдэж байгаа ч юм уу тиймэрхүү юмнууд дээр ингээд яалчгүй баян хүмүүс амар муу хүмүүс байгаа юм амар хэцүү. Бүр айгүй хэцүү. Тэгээ миний бас нэг тийм ихтгэл үнэмшлээд өгөхгүй юу? Тэрийг гэтээ би капитализмын талаар нэг бичлэг хийн, боловсролын талаар, эрүүл мэндийн талаар, манай Монголын боловсролын салбар болон эрүүл мэндийн салбарын хоёрын талаар нэг бичлэг хийн гэсэн айгүй бодолтой энэ хоёрынхоо талаар ингээд судлаад
багаар юм уншаад материал цуглуулаад ер нь материал чинь нэг цуглуулад байгаа юм байхгүй л дээ. Яг цагаад бол тэгэл хайгаал олчин л доо. Хамгийн гол нь яг энэ хоёрын талаар өөрийнхөө бодлыг зарчмыг илүү нэг чигийн болгох гэж айгүй удаан бодож байгаа хоёр сэдв байгаа байхгүй юу. Тэгэд энийг би энэ хоёрыг би нэг капитализмтэй илүү холбож ярих гээд нэг тийм хоёр бичлэг хийх гэж яваад байна. Тэрэн дээр би илүүтэйгээр яагаад бас баян хүмүүсээ үзэн яддаг ярина. Гэхдээ би өөрөө баян болмоор байна. Тэгээ би сайн баян хүн байдгийн жишээ болж та бүхэнд харуулах болохоор бурхан минь намайг баян болгоод өгөөч. Би мөнгөөрөө сайн хийнэ. За ингээд миний 25 наснда үлдээмээр байгаа хоёр дахь муу зуршил энэ ядуугийн сэтгэлгээ гэдэг юм. Миний 3 дахь муу зуршил зориггүй байдал. Тэгээд би ингээд өөрийгөө үнэлдэггүй. Одоо жишээ нь би энийг 4000 төгрөгөөр зардаг байсан. За бүр цаг зурчаад 4000 төгрөгөөр зардаг байсан. Өөрийгөө үнэлдэггүй, үнэлэх чадамжгүй, зориггүй байгаагаа үнэхээр хүзээ яддаг байсан ч гэсэн би 4000-аар зардаг байсан. Одоо би энийг 100000-аар зарна. 100000-аар зарна. Тэгээд би энэний тэнцэхгүй бол яана. Би энийг хийжүүл мөнгө олчвол яана. Би энийг хийжүүл алдчихвол яана. Би угаасаа энэнд чадахгүй дээ гэсэн яг ийм зориггүй байдлуудаа би энэ жил үнэхээр таягдан туухыг хүсэж байгаа. Тийм учраас би ингээд гарч ирж байгаа боломж олгоныг алдахгүй ингээд саналаа явуулахыг хичээж байгаа. Ямар сайндаа эдгээр ном надад санал тавиач гэдэг цуврал бичлэг хийж эхлэхүүдээ вау бүр ямар их эго вэ. Тэгээд илүү зоригтой байх гэж хичээж байгаа учраас нөгөө нэг хоёр дахь буюу ийм мөнгөтэй болмоор байгаагаа байхынхаа төлөө би илүү зоригтой байж илүү олон ингээд боломжуудыг өөртөө нээхийг хүсэж байгаа учраас илүү олон боломж гэдэг чинь илүү их мөнгө шүү дээ. Илүү олон боломжийг өөртөө нээхийн тулд би зоригтой байх хэрэгтэй мэн гэдэг ер нь бол ойлгосон баггүй юу. Тэгээд илүү олон боломж байна гэдэг чинь зөвхөн мөнгөтэй ч холбоотой асуудал биш. Би маш олон зүйлийг олж авах юм байна гэдгийг мэдээд байдаг. Тэгээд өнгөрсөн бүх амьдралынхаа турш маш зориггүй, өөрийгөө харуулж чаддаггүй. Тэгээд ард нь гоншоноод үлддэг байсан. Яг энэ зангаа би 25 хүрсэн нэг заавал засах болно. Заавал. Өмнө нь бол би ингээл өөрийгөө хүмүүрээ юу яриад байгаа мэраа ингээд ер нь намайг хүмүүс хохирогчтой сэтгэлгээтэй гэж аягүй их ярьдаг. Тэр нь жоохон үний ортой л доо. Гэтэ хүмүүсээ жоохон танихгүй хүмүүс яг тийм үг хэлэхгүйгээр жоохон боддог баймаар. Тэр хүн ч хохирогчтой сэтгэлгээтэй гэдгийг угаас жишээ надад хэлж байгаа хүмүүс ихээ заяа хандхад би хохирогчтой сэтгэлгээтэй гэдгийг хин хүнээс илүү мэддэг учраас тэрэн дээр минь надад нэмж битгий хэлж зовоогоод би өөрийгөө засах гэж хичээж юм. Бүр энийг үнэхээр хэлмээр санагддаг. Би өөрийгөө засах гээд байхад би намайг нэмж дээр нь улам зовоогоод би ингээд засах гэж хичээгээд байхад тэгээд байх юм бол энэ ингээд миний уралдаа чи хохирогчтой сэтгэлгээ биш байхгүй. Чи зүгээр амар тэний ядаргаатай байна гэсэн үг байхгүй. Тэгээд зүгээр хамгийн гол нь жоохон юм засар зай хэл хязгаар boundary өөр юу гэдэг тэрийг бити зөрчөөд байлтаа хүмүүсийн шал танихгүй хүндээ муухай үг хэлэх хэмжээний тим тэнийг бити байлтаа хүмүүсээ. Угаасаа цаач мэдж байгаа. Угаасаа хохирогчтой сэтгэлгээтэй victim minded хүн гэдгийг угаасаа мэднэ. Тийм болохоор би энэ үеийг дахин сонсмоор байна. Ялангуяа танихгүй хүмүүсээс. Тэгээ бас нэг дотнийч биш тийм хоёрын хооронд таньдаг хүмүүсээс сонсмоор байна. Нэг хэл хязгаар гэж мэдэн штэ хүмүүсээ бас арай гитэрнээ таа. За тэр ч яах вэ? Тэр миний би бүр ингээд зүгээр л жижиг гэмшлэг хий гэж бодоод тест амар удаан чалчсан байна. Тэгээд одоо бичлэг ямар ч гэсэн дуусгая. Ингээд дүгнээд хэлэхэд 25 хүрсэн. Тэгээд том хүний амьдралаар амьдарч эхэлж байгаа. Энэ амьдрал маань надад үнэхээр их таалагдж байна. Хэрвээ ингээд бурхан ирээд чиний өнгөрсөн амьдралын чинь аль нэг цаг хугацаа руу буцаа инээдрээ гэх юм бол минийх буцааж өөрчлөхийг хүсэхгүй. Яагаад гэвэл би миний амьдралч тэр миний сэтгэл санааны байдалч тэр жил ирэх тусам улмал дээдээд яг одоогийн байгаа байдалтай улмал сэтгэл хангалуун болоод ингээд илүү сайхан болоод байгаа нь мэдрэгч байгаа учраас би илүү цаашаа тэмүүлж амьдрахыг хүсэж байна. Үнэхээр оптимистик нэгэн болж
хувирсан. Энэ нь гэтээ миний бичлэг хийж ихсэн маань айгүй нөлөөсөн гэж манай найз залуу хэлдэг байхгүй юу? Би өмнө нь таагээд хэрвээ 2 жилийн өмнөх намайг харсан бол би бол энэ хороогийн хамгийн готрон үзэлтэй, энэ хороогийн хамгийн ядаргаатай шалчгансан навшилсан байхгүй юу? Тэгээд одоо ийм болж хувирсан маань бичлэг хийж ихээсний, ажил гэдэг юм хийж ихээсний, өөрийн гэсэн цалин мөнгөтэй болсны, тэгээд маш олон зүйл тохиолдсны, тэгээ бас энэний бас нөлөө байгаа энэ. Ваа, хөрхөн бааз. Баярлалаа Коко. Тэгээд тийм учраас цаашдаа би ингээд улам их саяраа байна. Тийм учраас би ингээд амьдралаас алдах юмтай болсон учраас жоохон айдаг болсон ч юм уу тиймэрхүү жоохон сөрөстэй хөдөлгөөч гэсэн байгаа ч гэсэн нэрээ үнэхээр алхил гэж бодож байна. Тэгэд хичнээн гутарсан ч гэсэн өдрийн төгсгөл энийгээ дөнгөрж байгаа. Яг энэ өдөртөө би бас үнэхээр хайртай. Тэгээ би өөртөө хайртай. Ийм мэдрэмж өдрөж байна. За баяртай. Одоо хугацааны дараа уулзж байгаадаа бас би үнэхээр баяртай байна.